ноогдох газар нутгийн хэмжээгээрээ Монгол улс дэлхийд нэгт ордог. За тэгвэл ийм өргөн удам газар нутагт эрт дээр цагт алтан гэрээгээ ашиглан мэдээлэл дамжуулахад ер нь хичнээн хоног зарцуулдаг байсан бол өнөөдөр технологийн 90-100-д нэг захаас нөгөө зах хүртэл мэдээлэл дамжуулахад хэдхэн хором зарцуулна. Харин яаж? За яг одоо би ДДШ-ийн газрын станц дээр ирсэн байна. Та бүхэн одоо харж байгаа. Тэгэхээр энэ 5 антеннуудыг ашиглаад телевизийн нэвтрүүлгүүд та бүхэнд хүрдэг гэдэг ер нь бол гадарлаж байгаа ах. За тэгвэл яг ямар технологиор хүрдэг вэ гэдгийг одоо илүү нарийн мэдцгээе. Телевизүүдийн сигналыг бид нөр өөр дээрээ хүлээж аваад, шилэн кабелээр хүлээж аваад боловсруулад энэ хиймэл дагуулгын антеннуудаар хиймэл дагуул руу цацаад, хиймэл дагуулаас айлууд руу дохион ирээд айлууд энэ дээрээс зургатаа хүлээж авч үздэг гэсэн үг. За тэгвэл хоёул илүү дэлгэрэнгүй мэдээллийг мэдэж авахын тулд ийшээгээ бас явъя те. Энэ антеннууд хиймэл дагуулаас мэдээлэл хүлээж авч байгаа хэр чин одоо хичнээн 1000 км-ийн холоос авдаг уу? 36,000 км-ийн цаана байгаа гэсэн үг. Ер нь экваторын шугамаас дэше. Яг Монголд бол 40,000 км-ийн цаана байгаа гэсэн үг. Тэр холоос одоо бид нэрээ дохиогоо дамжуулдаг. Дохиогоо гэрлийн хурдаар цацдаг гэсэн үг. 10 см жижиг дөрвөлжингөөс эхлээд 5 тонн маастай автобус шиг том гэд янз бүрийн хэмжээтэй хиймэл дагуул дэлхийг тойрон иргэдэг гэж боддоо. За тэд бүгд өөр өөрийн чиг үүрэгтэй. Судалгаа шинжилгээ хийх, байршил тодорхойлох, зайнаас тандан судалж ажиглах, харилцаа холбооны гээд 4 үндсэн үүрэгтэй. Жишээ нь үйл агаар мандлын зураг цуглуулдаг хиймэл дагуул дэлхийг нэг хоногт хэдэн 10 удаа тойрч зураг авдаг бол харилцаа холбоо зурагтын суваг дамжуулдаг хиймэл дагуул арай өөр. Телевизийн суваг дамжуулдаг хиймэл дагуул нь аль нэг бүс нутагт мэдээлэлээ тасралтгүй дамжуулахын тулд дэлхийн гадаргаас дээш 40,000 км-ийн өндөрт байрлаж дэлхийн тэнхлэгээ эргэх хурдтай яг тэнцүү хурдаар тасралтгүй эргэж байдаг. Ингэж нэг цэгийг алдахгүй эргэснээр тухайн улс орны нэг газраас ирэх телевизийн дохиог хүлээн авч буцаагаад тухайн бүс нутагт тархан суурьсан айл өрх бүрт телевизийн сувгуудыг хүргэдэг. Бид нар чинь А цэгээс Б цэгт нэг ямар нэгэн мэдээллийг хүргэх гээд ийм олон процесс дамжуулаад байгаа байхгүй юу? За үндэсний телевиз UBS ч юм уу аль нэг сувг маань одоо шилэн кабелаар манай одоо энэ дамжуулах төв дээр ирдэг гэсэн үг. Шилэн кабелаар ирэхдээ энэ шилэн кабелийн дамжуулах төхөөрөмжүүдийг ашиглаж ийн гэсэн үг байхгүй юу? Энэ хэсэг нь сувгуудаа болохоор 50-50-аар нь багцлаад явуулж ийн гэсэн үг. Эхний 50 сувгийн багцын хувьд бол одоо энэ зарчмаар явж байна гэсэн үг. Харилцаа холбооны хиймэл дагуул нь дэлхийн гадаргаас тогтмол 40,000 км-ийн өндөрт байрладаг гэдгийг хэлсэн. Телевизийн нэвтрүүлгийн давтамж ийм өндөрт гэрлийн хурдаар очоод буцаад бидний телевизээр гардаг гэхээр сонирн байгаа биз? Таны амнаас гарсан авиа тодорхой нэг цэгт хүрээд сонсогдохоо болдог. Тэгвэл та яриагаа илүү хол хүргэхийн тулд микрофон ашиглаж децибелийг нь өсгөх хэрэг гарна да. За үүнтэй адил телевизийн дохиог мөн адил өсгөж хиймэл дагуул руу илгээдэг гэсэн үг. Маш олон шат амжилга бардаг байна. Хэрвээ хиймэл дагуул байхгүйсэн бол яах вэ? Харилцаа холбооны салбар тэр дундаа хиймэл дагуулын дамжууллын салбар гэдэг бол одоо айгүй чухал. Ялангуяа Монголын хувьд бид нар бол хэдөө малчны гэрт одоо зургатаа үзэж чадахгүй л гэсэн үг шүү дээ, хиймэл дагуул байхгүй бол.